Хан байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй 17 дугаар жарны сүрээр дараг чимээг галан орон жилийн сар шинийн баярт зориулан Централ телевизээс бэлтгэн хүргэдэг хүчтэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Монгол бүхэл түүхийн уртад уламжлаж ирсэн Монгол эр хүний ур ухаан, ёс чудаг, хүчтэнхийг шинжилсэн гайхамшигтай өв соёл юм аа. За сар шинийн баярт зориулсан хүчтэн нэвтрүүлгийн маань хойморт өнөө цагийн Монгол бүхийн өнгийг тодорхойлж байгаа хүчтнүүд болох MCS Energy багийн хүчит өгчүүд маань хүрэлцэн ирсэн байна. За энэ жил хүчтэн нэвтрүүлгийнхаа хөтлөгчөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын яриад Монгол улсын сарвал сайжрагцсан нэгдлийн жаргал баяр найстайгаа хөтлөхөд ирсэн байна. За нодлон манай жагаа зам маань бас надад жоохон гомдлонгоо панчаанаар оруулсан байна гэсэн. Энэ жил одоо дээшлээд шууд хөтлөгчөөр ороод ирлээ шүү дээ. За дааг далтай, бэрэг булчинтай, он таргаа сайхан урж ирэх. Сайхан урж ирэх шүү. Хүчбэрэг хэлээс уулзсан байна. Найзтайгаа хамт одоо хүчтэн нэвтрүүлгээ хөтлөхөөр хүрэлцэн ирлээ. Энэ болмоор юм байна уу? Ер нь өдөр ирэх тусам бол ер нь сайжраад чангараад байна шүү. Явн чангарж шүү. Наадан төхөр улсын салтууд чангараад ирдэг гэдэг шиг. Цагаан сүр төхөр жагаагийн хөтлөлтөнд ер нь оролцогчоос хөтлөгч рүү шилжээд ер нь мэс талбан тушаа дахиад яваад байна шүү. Энэ жилийн зочч одоо манай Алтан цомын MCS Energy багийнхан оролцож байгаагаа бас сайхан онцлогтой болж байна. Тэгээд одоо энэ жил Алтан цомын барилдаа сайхан өрнөж гин. Тэгээд одоо удахгүй бас финалийн шат руу шалгараад сайхан барилдаануудыг үзүүлэх өгөх гэж харж байна. Тэгж जैन. За миний хувьд ч гэсэндээ одоо бас энэ MCS Energy багийнхан хүчит сайхан бөхчүүдтэй энэ хүчтэн нэвтрүүлэгт бас оролцож байгаа одоо туйлын их баяртай байна. За тэр ялангуяа өнгөрсөн жил бол бас оролцогч одоо нэвтрүүлэгт оролцогчоор оролцож байсан бол одоо энэ жил бас хөтлөгчөөр оролцож байгаа одоо туйлын их баяртай байна. Тэгээд гарч байгаа одоо бас морин жилдээ энэ MCS Energy багийн маань бөхчүүд маань бас амжилт дүүрэн тийм сайхан жил болох болгаа гэж бас найдаж байна. За харцхан хүүхэд ахуй насны цагаан сарын баяр хэрхэн өрнөж ив. Тэгэл хүүхэд байхад одоо нөгөө морь унаал үеийнхээ хүүхдүүдтэй нөгөө айл хэсэх гоё тэгээд нөгөө айлаас айлын хооронд нөгөө морьтой давхиж хоорондоо бас нөгөө бооцоо тавьж байгаа л нөгөө морьтойгоо уралдана. Тэгэл ер нь тэр 3 өдөр тэгэл хэсэж штэ. Чиний дөрөвдөд орж ирэх үгүй юу? Өглөө нэг 9 гэж гараад орой нэг 10-11 гэж ярьж ирнэ штэ. Шиний нэгэндээ бол гэртээ хонон өстэй ер нь. Хонон. 10-11 цаг л гэж ирнэ штэ. Мороор явдаг гэдсэн. Тэр үед машин тэрэг байхгүй мороор явдаг юм. Одоо ч очиод машин тэрэг тавьж байгаа мороор айлч. Одоо чи мороор хэсдэг хүн цөөхөрсөн юм лээ. Дээр үед хэрч одоо чам жоохон бохчоод дээр үед ороод. Ер нь бол бас нэлээд олон өдрийн өмнөөс морио бэлдэнэ үстэй. Тэгвэн штэ морио бэлдэн тэгээд сайн морио унна тэр чинь бас. Бас морио бас их гоё. Морио бэлдэн тэгээ имэйл хазаар тэгээд дээл хувцгээл бүх юм бэлдэн тэгээд бас тэгсгсэн морио унахгүй сайн морио унжил нөгөөдөлтэйгээ уралдахын тулд одоо тэгээд энэ тэндээс бас хатуу хамаатан сардлахаа шилж яагаад гайгүй морио шилж ундаг байлаа штэ. За тэгээ өвөл бол одоо тэр хасах тавин хэмийн хүүтэнд одоо морио бэлдээд за тэгээд тэр олон өдөр айл хийснэ гэдэг бол бас ер нь тест гарсан хүмүүсийн л одоо ер нь хийх ажил ахал гэж бодож штэ ер нь. Бид нар чи тэгээд нэг айлаас нэг айлын хооронд яваал очиод айлын гадаа буухт ингээд хацар мацар чихний энэ минийг хөлдсөн байж штэ. Тэгээд гэлс буугаал цасаар угаагаад тэгээд зүгээр. Тэгэл нэг хоол идэж жоод нэг ганц хоёр татаал ер нь дулаацсан үстэй ер нь. Хүүхд байхдаа татчихсангүй. Одоо наймд очив байна. Одоо л ганц нэг татсан шүү дээ. Тийм юмнаас ястаа олох тий. Одоо мөртэй хийсэл ганц нэг татсан шүү дээ. За тэгээд манай Монгол улсын начин цогтгөрл начны маань одоо бас ховд хүүхэд ахуй цагаан сарын баяр хэрхэн өнгөрч байв. За манай Булган аймагч ерөнхийдөө халах ёсоор цагаан сарынхаа баярыг тэмдэглэдэг. Ер нь хүүхэд байх чих одоо их олон хөгжилтэй ч гэдэг юм их мартагдахааргүй дурсамжтай зүйлүүд байдаг шүү дээ. Одоо жишээ нь айл хийсэж байгаа. За миний хувьд бол одоо жишээ нь бага бахтаа бас энэ сумын төвөр их олон айл хийсдэг байла. Айл хийсэж байгаа одоо нохоо төөгддөг ч юм уу тийм. Бас хөгжилтэй янз бүрийн дурсамжууд их байдаг байлаа.
Өөрөө чи хувьд ер нь тийм дурсамжтай зүйл тохиолж байв. Чиний нэг нь тэгэл нөө машин дээр бас олдохгүй шүү дээ хөдөөгаад явахчтай машины дэрнээс хоцорчвол тэгэл аав ээж хоёр маань доош алах нь маа нэг нохоо идэг гэсэн. Тэгэл нохоон дээр нөгөө чарга хөлж чинь. Тэгэл наав чарган дээр тавиал тэгэл дагаал алах чинь. Тэгэл тэр нь нөгөө нохоо амир дөт замаар явдаг гинэ. Тэр хоёрыг ингээл дагаал алахчаар дөт замаар явдаг. Тэгээ тэр нь л одоо яг хүүхэд насны хамгийн үлдсэн дурсамж гэх юм бол одоо тэрлээ да. Анхны хүн болчихгүй нохоо илгэлсэн. Жага нохоо яриа. За энэ бас ер нь анхны тохиолдол хаа. Яалч юм болоо юм Сонсчгүй юм байна. Яалч бол Төтлөөл явчихдаг. нохоо чарганы ерөөсөө эхлэлээ чинь цогоо тавьчих тийм. Одоо энэ тэрэлж мэрэлж бүгд маань мэднэ шүү дээ. Чамаас олборлцсон шүү дээ тэрэлж байна. За алтан цаа жарслангийн тухайд сар шинийн баяр. За сар шинийхаа баяртаа одоо хэр ач холбогдол өгч байна. Одоо чин зи үегээд өөрөө бас өөрийгөө тодорхойлцоод байдаг. Он нь болохоор бас арай болохгүй болчиход байгаа. Тэгээд тэр талаараа Арслан манаас сайхан болцоо. Саний нэг улсын музейгоо гадаг өргөч нэ. Мөн дөө. За биш тэгээд хүүхд ахуунасаа сумын төв дээр өмнөдлгөр сумда өнгөрөөсөн. Тэгээд өглөө шиний нэгний өглөөдөө тэгээд гой шиндэл уцаа өмсөөл өвөө эмээдээ ахмад настангуудаа төрүүл золгодог. Тэгээд л ер нь намаатан садан ахмад настангуудаа золгоод дуусчихвал миний үйл ажиллагаа эхлэндээ сумын дэвэр найз нөхдөдтэйгээ нийлээл игнэ алгасахгүй л госно. Айлсан. Тэгэл өөрөө дүүргэж орж ирээд бүсээ тайлж бэлгээ дараач мөнгөө дүүж авч өөрөө авчаал бэлгээ ээж дөгчөөд Цагаат бэлгэн өгөө гэл. тэгэл буцаад дахиад гардаг. Тэгэл нэг игнэмэгнээр явж хахад нэг цооштой айлмайлах бол маргааш нь тэрнгээрээ очдөг. Тиймэрхүү. Гүцээгээд тий. Тэг гүцээд гэлэр. Сумын дэвгэл. Тэр нь шинэлгээ шиний хитэн болтол За шиний 3 болтол нэг шинэлнэ. сэгээгүй. Шинийн дөрнөөс бол хоёр хөл нилээ суларцсан жоохон ядрах маягтай л. Бэлгээ идээд гэлтэх маягтай л. дараачийн ээлжинд одоо Өөрсдөө Овд аймгийн Мөс сумын харьяат аймгийн Арслан цэвэн бүрийн төмөр тоож дүүгээс одоо бас танаа нутгийн энэ сар шинийн баярын онцлог юу байна? Дүүмэл өөрөө загчин. Тий, загчин. Загчин ард түмний ийм төлөөлөл байгаа. Тэгээд загчинжууд маань одоо бас ер нь энэ сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрөөдгөө. Ёс заншил нь одоо бас ялгарх юм нь юундаа байна? Манай ховд жир нь 13 ястан байдаг. Манай сум бол загчин халах загчин осолсон зовлсон тий. Хүүхэд насны одоо дурсамжтай зүйл гэвэл одоо ихэвчлэн одоо би ч одоо хонд явдаг шиний нэгэнд. Шиний нэгэнд бол одоо ер нь Хоньны ээлжтэй л ер нь би Албаар ээж жаал намайг тавьчихдаг байсан. ер нь би ч бас гэр бүлээс эргэжтэйчдээс баг нь болохоор одоо хоньны ээлж над дээр хоньны ээлж Адиатай барьцчихгүй юу? явдаг. Тэгээд манайх ч одоо хонд явсан хүн чинь бас нэр хүндтэй байдаг. Цагаан сарын өдөр шиний нэгэнд ирнэ. Ерхэд бол зүгээр хамгийн барьцсан тогтноос тий. Тий. Тэгэл өглөө ингээ хонд явах чинь манай тийш одоо нэг хүзүү одоо ясаад нэг хүзүү мөлжчихвэл энэ хоньны хүний одоо хишг гэдэг тийм зүйл байдаг. Тэгээд трийг мөлжөөл орой орой барахгүй л орой орой л цаанд өшгөлөл тэгэл тэр нэг хүүхэд нас нэг тиймэрхүү юм ирсэн дөө. За. За Алтан гэрэл Арслангийн хувьд сар шинийн баяр. За анх хүүхэд байхад Баянлаг суманда сар шинийн баяр өргөсөн байлгүй. Баянлаг сумдаа харин өнгөрөөсөн. Тэгээ манайх чинь говийн сум болохоор энэ говийн айлууд чинь хоорон дээр нь хол зайтай. Зайтай тий. Тэр хооронд чинь уралд нь төрүүлж очсон нэр нь одоо нэг хоорондоо ингээ бооцоо тавиад уралдаг ч юм уу. Тэгж ирэн айлуудаа ихсдэг байсан. Одоо болохоор хот руу ороод ирсэн. Тэгээд дээрэс нь битүүнийхээ өдөр бас барилдаад явж байна. Орой битүүний орой ирэхэд өөрөө очиод идэ бодагаа засч байна уу? Эсвэл гэрийнхээ ирэхэд юм хумаацаа бэлдсэн байж дгүү. Тий одоо барилчаад очиод ирэн өөрөө очиод хэдэ удаа хадсаал тэгээд битүүлгэхэд. Одоо тэг дээшээ барилдаад энэ жилээс одоо дээшээ барилдаад эхлэхэр чинь нэг орой очин тэгэхэд одоо энэ жил яваа бэлдчихээ ихгүй бол одоо урдан чинь ерэн дандаа 2-3 дараа унжаал тэгээд их ажилд үзэл тий. Тийм ч нөө илээгээ бас нэг цаг засах цаг байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо битүүний барилдаан ч бас нэлээд оройт тий. оройтдаг тий.
Тэгэхээр одоо өөрөө засна ихээр сайн барилдаад ивэл нэлээл тий. Нэг хүн амьд бэлдэж тавьчаал ярьчихгүй. тавьчаал явахгүй. Ер нь тэгээ манай Баян онгорынхан чинь бас их юу юм бэ штэ. Тэмээгээр сар шин хийж шинэлгээ хийнэ гэдэг чинь бас их өвөрмөц. Адуугаас илүү те тэмээтэй явна гэдэг чинь бас их өвөрөв сайхан. Бас сайхан адуу шиг одоо бас тэмээгээ сайхан бэлдэн үз. Тийм шүү дээ. Одоо манай говьрууч ер нь тэмээ их. Одоо энэ тэмээний уралдаан ер нь их хөгжиж штэ ер нь мөрчөөл болсон. Хурдуудын тийм тий. Хурдууд тийм. Хурдууд нь Энэ жил бол тэмээний хоёр хаасаагүй. Тийм мөршиг ер нь өндөр үнээр зарагдчих штэ. Тэмээ. Тэмээ ер нь бол тэмээ уралдаан аягүй хөгжиж байна. Тэгж байгаа. Тийм. Сая 31 тэмээ 30 сая хүрлээ гэдэл шуурчлаа. Тэгсэн зүгээр их одоо дааgal гэсэн хөгжтөм мөрөөр бол торомтой хөгжиж. Мөр байхгүй танах руу. Мөр ер нь цөөхөн штэ. Цөөхөн байна Тийм л. Говьд мөр юу гэдэг. Тэмээгээ хэдэл манай говьрууч. За миний үг тахуун цагаан сар бол Энтэй аймгийн Дэлгэрэн сум Хэрлэн баян болон Атард жилийн аж ахуйд би яг төрсөн. Тэнд одоо 2 дугаар анги хүртлээ амьдарч цагаан сараа тэнд тэмдэглэж байсан. Өдөрт ер нь хэдэн айл хийсчээ гэж. За ер нь шиний 1-2-нд ер нь дуусгах шүү төвл аагаар хоёроо найзуудтайгаа нийлж аваад тэгэл тор барайл өвөртлөөл тэгэл өврөөд үлгээл тэгэл ирдэг байсан да. Тэгэл ер нь хүүхд ахуй нас нь айл ихсэх гоё байсан. Тэгэл хот руу орж ирсэн сурагч оюутан болсон. Тэгээ нэг тоохойлж төвлөж өмч цагаан сарыг. Ер нь нэг өрх гэрийн тэргүүн болцсон учраас бүх хариуцлага одоо бас ёс заншил юм а хүүхдүүдтэй өвлөж үлдээх энэ бүх юм бас өөрийн бие дээр ирж байгаа болохоор маш энэ цагаан сарынхаа ёс заншилтай бас суралцахаас өөр аргагүй болж байгаа тийм. Одоо би чинь 3 хүүд нэг охинтой. 3 өрх толгойлох хүн байгаа учраас багаас нь л одоо ер нь сурах гал их хичээж байна да. Тэгээ би ч бас эндээс юм хүм ёс заншил манжлаа бас асуух болохоор найзаас их асууна. Тэс сумд би бас 2-3 удаа очиж ирсэн. Манай эн чинь зуны халуун 40 хэмийн хөвдөнд л нэг хөл нөцгийн гараа гүйчдэг. Тэгэхээр нөгөө өвөл хавртаа ханаа төрмөрхөн багасчдаг юм байл л тийм. Тэгээ би чинь дагаад энийг дагаад гарсан ерөөсөө нэг хариулан давган дээр гарсан юм шиг ерөөсөө явж чадах юм өөрөө тоож байгаа шинж байхгүй тий. Тэсэн тэр халуун хөвдний талаар Зунжингаа манайх чинь гол их нуур ихтэй. Тэгэл өдөрт 3-4 удаа нөгөө нуур усанд цэлнэ. Тэгэл тэр илсэн дээр чинь 6 сард гараал хөл нүцгэнд яваал тэгэл намар 9 сарын 1 болтол хөл нүцгэн явсараа хөлийн 5 хүн үзэх. ширшигний Одоо гутлчлаар хамнаас гарч байна. Юу яхаар намар нөгөө хичээл орох тохиол 8 сард 20 тохиол тэгэл нэг юм. дэвтээх үү? Тэгэл үеийнхээ найзуудтай тэгэл хонь хариулал хангал нөгөө дааг сургаал тэгэл усанд ороод тэр элсэн дээр барилдаал. Одоо зунд нэг тиймэрхүү баястай. Би тэд нэг завхан манай Пүрүүгорд начин болчоод Пүрүүгорд дүүр дөрж хоёрын начны наадыг завхан тэгээд тэгээ нааша буцахтаа отхон дан дээр хархан дээр өөрт нь очиж мөрөгчөөд тэгээ буцаа явж байгаа юм. Тэгээ тэр хоёр ч өнөг хярс ихтэй. Эдний нутагт болохоор өнөг хярс юм хар мөртэйг манай хүн шүдэн зураа шийддэг аахгүй юм. Ингээл шийдэн. Тэгсэн чинь манай одоо ус аймагт эсвэн яриад оргил бол тачи яг 22-ын товчоор гараад байсан чинь за мөнхөрийнхаа хүчинд ямарс нэг эсвэнд орж ирдэ шиг хайрцаг шүдэнсний өгөөж тэгчихсэн. Яг хөө сүүлийн үед нөгөө зарим хүмүүс болохоор өнөг таарахаар ингээд нөгөө шүдэн зураа хайчтэй гэдэг нэг яриаддаг байсан. Тэгээл нөгөө хэдүүлээ бас шүн наашаа явж ирсэн шүү дээ. Тэгээд бас шүнийн зам аюултай гэдэг нөгөө шүнд нөгөө гэрлэнт их орж ирнэ. Тэгээл шитэн зураад сүлдийн 3 намайг шоолоо. Хамаагүй төмөр тавьж мэддэг төхөр тий. Хуурашилтай үед болоо. Тухайн шир гайгүй хортой байсан гайгүй байсан. За манай булган нутаг бол одоо бас алдар тавраг арслангуудын үлгийн нутаг, бүхийн үлгийн нутаг. За таны хувьд өөрийн хувьд одоо энэ сар шинийхэн барилдаа ер нь манай бөхчүүд чинь сар шинийн барилдааныг бол бас баг наадам гэж ярьдаг. Цагаан сарын дараа юуны улсын их баяр наадмын дараа орохоор одоо бас том барилдаан байдгаа. Тэгээд зөвхөн начин маань одоо цагаан сарынхан барилдаанд хэрхэн яаж барилдаж байв? Цагаан сарынхан барилдаануудынхаа тухай бас нэг дурсаач. Улсын аймагт нөгөө захиур агалах бүхий шагнал гэж байдаг шүү дээ тий. Тэрийг авч исэн. Тэгэл тэрийг авчаал маргааш нь айл эсгэрч. Тий одоо тэр захиур агалах бүхий шагнал бол бас их урам өгсөн тэр жилдээ ер нь бас их урам зориг өгсөн тийм шагнал байдаг шүү дээ. Хэдэн онд авч исэн бэлээ маань согооч. Би 19 онд авсан. 19 онд авсан.
Тэгэл дараа жил нь тэгээд дараа жил нь улсын начин болсон байна шүү дээ. Тэгэхээр бас их урам зориг өгсөн тийм бэлгшээлтэй бас их тэр шагналыг авсан хүмүүс бас ер нь ихэнх нь улсын цол авсан байт юм лээ. Тэгэл тэрийг бас бэлгшээгээл бас Алтан цочууд бол одоо бас яг л тэр юутай адилхан одоо сайхан барилдаа тэр сайхан том шагналуудыг тэр чинь сайхан авчигтай тэр сайхан шагналуудыг хүртсэн хүмүүс цол хэрэгмээ ахиулдаг, төрийн баяр наадам төрүүлдэг тийм учраас сарчныхаа барилдаанд бол тэгж бодож зодголдог үстэй юм. Төрөг явах. Аль болох дээшээ шахаж барилдахын төлөө. Бэлтгэл сургалтаа ангаж зорилготой ирдэг те. Сарчны баярын бол гол идэ бол бууз ер нь анх бол тэгэл бууз тоолтоос өрөлтөөс тэр нь хилдэж штеп. Одоо бол нэг ямархаа төвшөнд очиж байгаад байна. Одоо ер нь хүүхд байгаасаа биш. зааварлах маяг гэтэл. Лав агсаа элдэгч идэг. Одоо юу? 5 хүний дунд иргэн штэ. 5 жигч дунд. Ножигнолоо ачиж. Бууз гэдээ ярьсан ер нь айлуудаар ороод явах чи манайхан ч бөхчүүд сайхан иддэг. Тэгэл айл болгон шин жигнүр буус тавьдсан шүү дээ. Цагаан сарын баярын өрөөр хоолоор шавуулах хэрэгэд хэрэг. Одоо ч гайгүй биш нэг 3-4 жилийн өмнө тэр нэг 5 хил мэлэмждэг гэсэн газар. Аа. 10 тоног явж чад ирэхтэл тэгэл. Одоо л бид жоохон хоол гэдгийг очрыг ойлгож байна. Өөр нэгж идэх учиргүй юм байна. Бороо хэлсээр гэдэг одоо ойлгож байна тий. түрүү ярьлаа, манай цогтгөр начи ярьлаа, олон сайхан залуугаас харцах ярьлаа, шагналууд байна гэж байна. Ер нь аль шагналыг авъя гэж бодож байна бас. Тэр улсын цолын тойрхон бүхэн шагнал авъя гэж бодож байна тий. Тэр энэ л зүтгэндээ гэж. Тий. Би ч энэ жил ер нь NMCS Energy гэдэг багт ороод том багт ороод ер нь хариуцлага ухамсарлаад жингээх, хасж гэн, бэлтгэлээх, чамбруулж гэн. Ер нь энэ жил нэг улсын цол руу зүтгэл гэж бодож байгаа. Ир жилээс ер нь бодигийн улсын авах дараа зогсож байна. Тий. Сая нөгөө алтан цомыг хэлсэн бас тэг үзэгчд юунд үзэх ярьж байсан шүү дээ. MCS Energy авгийнхаа ер нь их жигд их сайн баг бүрдсэн байна гэж. Ер нь энэ бага бүрдүүлэлтэн дээр ер нь яаж гол зүйл дээр анхаарав. Тэгэл ерөнхийдөө оролцогч сүнсний томоохон 8 компани оролцож байгаа. Тэгээд тухайд нөө чинь шууд явж байгаа. Шууд шийдвэр гаргаад 2 минут дотор хүнээс сонгох учраас тэгэл хоорондоо ярилцж байгаа л шийдсэн. Тэгээ ямар ч ихний ээлжинд за эхлээд алтан цом эхэлж байгаа чи манай багийг бас тодорхой хэмжээний үзэгчд бас жоохон үнэлэхгүй байсан. Тэгээд манай найзууд дүүнер маань тэгээд яаж барилдаж харуулж байгааг хүмүүс харж байгаа. Тэгээд одоо алтан цом үргэлжж байна. Зөндөө олон сайхан амжилтууд, зөндөө олон гал гарсан барилдаануудаар бэлгүүр авах манайд. Манай ажилтгаа. Би ч бас барилдаа. Өөрөө яачаад байгаа. Ер нь алтан цомын барилдаанд орж барилцсанаар ер нь ямар даваа тал байна. За тэгээд энэ том олон өрсөлдөгчнөрөө өрсөлдөж байгаас ер нь одоо өөрийнхөө сэтгэл зүй болоод биеийн бэлтгэл ер нь хэр базааж байна ер нь. Тэгээ алтан цом чи ер нь бол хэрэгтэй барилдаан гэж бодож байгаа. Тэгээ одоо 33 дахь жилдээ болж байгаа тий. Зогооч өмнө нэг пенальтцсан тий. Тийм аймгаар ороход анхных дээр нь бас Пенальтсан анхны мөнгөн медалийг тий. Тэр амжилтаа одоо энэ жил ахиулж ижил одоо санаагаа амрах гэдэг. Мэдээлэл өнгийг хөврөх гэдэг байгаа шнаач. Манай цогооч нь үндэсний бүхээс гадна бас жуудаа бөхөөр хичээлдэг. Ер нь энэ чөлөөт тэс илүү жуудаа бүхийн хувьд илүү аль нь илүү ер нь өөрөө энэ үндэсний бүхтэй илүү ойрхон байна гэж ер нь таны хувьд бодож байна. Тэгэл энэ яг ингээд нэг ховсоод идэм шүү. Хүн өөрийнхөө нэг онцлогтой тааралж яг сонгож хичээлж чадвал Ийм онцлогтой таарал тий. Тийм бол яг энэ үндэсний бүхтэй уялдуулаад бас барилдаж ер нь аль нь л болох байх гэж бодож байна. Гэтэ ер нь их спортоор хичээлсэн хүмүүс яг одоо нөгөө шүглийн дуу сонссон шийдвэрлэх цаг мөчид бас шийдвэрийг их маш оновчтой зөв хурдан гаргадаг тийм чадвар их сууд юм шиг байна тий. Ер нь бол яг тийм махвал самбаа ер нь тийм ер нь бэлтгэлийн чинь дандаа шүглээр идэв штэ чөлөөт мөлөөт чинь тий. Тэгээ цагаар байдаг болохоор ер нь самбаачлах хугацаан дээр ер нь айгуу тийм арай л дээр нь үндэсний бүхээс тий. Их спорт гэдэг ихснийх манай мөнхөр арцагч бас хүмүүс мэдэх хэвээр. чөлөөт бүхний спортын мастерс болтой. Улсын орон тэмцээний хөрөл медальтай олон улсын централ гэх тэмцээний хөрөл медальтай оюутны улсын оргын хүн байгаа. Энэ алтан цомын барилдаанд таны нөөг хичээлдэг байсан чөлөөт бүхний ачтаас юу вэ? Миний чөлөөт өгөр барилдан ч гэж юу байна. Өдөө сүлд золбог дагаад дагаад өнгөрсөн. Бид хоёр нэг хойно туваад очиод нэг центр Аз гэх тэмцээнд ороод тэндээс бас хөрөл медаль авсан. Тэгээд миний чөлөөтөр барилдсан карьерийг ганц дуусгасан хүн чинь энэ шүү дээ. Хинзээ болооноор таран тий.
тэмцээн болгонд одоо чөлөөтийн 3 улсын аваргад барилцсан. Гурвууланд нь золбод ялагдсан. Тэгээд болсон. Ерөөсөө боддоггүй мөр. Спортын мастер юм уу те? Тийм шүү дээ. Тийм шүү. Тэг харагдахгүй байна гэж. Ёстой мэддэг юм шүү дээ. Тэгээд тэр Центраз гээд туваад очиод би тэр чөлөөтийн тэмцээнд орсон чинь бас таарсан. Тэгэл за одоо Жагаа чинь чөлөө жуудоогоор яанх хөвжилөө. Тэгсэн. Жуудаа сортой. Тий, жуудаа Төгсгөлөө жөлөөтөр л. Төгсөөсөө. шинэ Эм хитэн. сая их спорт ярьсан чинь энэ манай цоожич нь би бодоод ирсэн чинь их спорт гэсэн чинь ер нь их спортоор хичээлэг юм билээ шүү дээ. Баг шүү дээ. Юугаар хичээлс гэсэн чинь манай чинь сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер хүн байлээ шүү дээ. Саяны тэр бүх хотын тоглолт энтерд бол бас багаа нэлээд голчлох, оноо авч шийдвэрлэх мөчөд багаа яалтанд хүргэсэн. Тэр талаараа одоо соож арсан бас энэ сагсан бөмбөгийнхаа спортын талаар та бас нэг дурсаач дээр шүү дээ. Сүртээр. Юу ахтэй явар тэгэл. Мод таталтай яриа шүү дээ. Мод таталтай. Олон улсын хэмжээний мастер гэж байгаа шүү. Тийм бол байхгүй шүү. Бөмбөгт саграад орос тийм хэцүү юм уу гэж. Яг тэгээ хүүхэд байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан. Тэгээд л бас сагсны нэг бөмбөний спорт тоглоомын хөвсөл бас барилдахад бас төхөн болсон байх гэж боддог байвал. Хоёр хурц шиг гарч ер нь бөмбөгийг бол хаг атах нь үз. Атгах. Сая сүүлийн үед бас нөө цоочийн модон барилдаа Тийм бичлэг бас яваад байсан. Энэ том гар бол нэг атгсан байгаад бас чиний спортын бандал гэж бодчихлоо. Тэр модон барилдааны талаар ингээд Тэр чанга блэ. Би нэг аймаг дээр нэг тэмцээн болгочихаа гэдэг. Нэмэгт нь хүн байхгүй намайг оруулсан. тэр зорж мөрөөг юм байна. Явчихад Явж байгаа нь орохгүй байгаа нь Тэгээд төрүүлсэн юм уу? Гүү төрлөгөө. Тэс нэг бас техник мэхниктэй яг ингээд хамаг хар бираар татна гэж байхгүй юм л тэр чинь. Хоёр тишээ гүүгээд өрдөө техникдэд намайг интерваллах юм л. Яг л түтгэлцэх юмд бол цоочийн гар хэрэг болно л да. Тэгээд яль дээр бас тэр нэг жижиг юм хийсэн чинь юм жижиг юм дээр нөр хуруунд томдоод ерөөсөө жижиг юм яг ажилтай юм дээр татсан юм дээр муу юм бэ. Жижиг юм уу? Томдоод Манай жагаа тэрийг татмаар юм шүү. Манай энэ саруу болоос цоож чадахгүй юу арай жиг байж байгаа. Би одоо цоожоос илүү байна гэж баг. Төмрөөч суумад явуулчихсан биз дээ. Нэг альтын он. Спортын суумаа юм шиг. Сомос ууртай. сумад явсан л Явсаа. Японд очижсэн гэсэн дээ бүр. Тэг яг нэгдүгээр курстэй 10 сургууль дээр ирээд тэг нэг айди агш нэг 4 хүүхд аваад сумагийн тэр сонгон шалгаруултанд явжсэн. Сомогоо сонгосон бол одоо ер нь тэнд тэгэл Гэлэж явах шиг. ингээл байж байгаа юм шүү дээ. Японоос нэг шалгаруулалт ирээд төмрөгийн адил шалгаруулалтанд ороод номер 1-ээр тэнцээд авч явахаар болоод аав ээж чи явуулна гэдэг наваг. Тэгэхээр нүгэ би явахгүй. Монголдоо байна. үндэсний хөрөөр Үндэсний хөрөөр өрөлднаа гэд. Үлжүүлээ. Тэгээд сүүлд нь суумгаар яваагүй хэрнээ сүүлд нь сонирхчдын суумгийн дэлхийн аврах дөрөө төрүүлээд мөнгө аваад багаараа хүрэл аваад их тэмцээнд оролцсон. чи чинь дэлхийн хүн байсан шүү дээ. Эргэр чи нүд доош дэлхийн эргэр. Ой чи одоо юм. Аврах сургууль сурдаг байхдаас хөдөлгөөн тоглоомудаар их тэмцээнд ордог байлаа. Гандвал, Бодоход суумад л явах байсан гэж. теннис, спорт Манай азаа авсан тэгвэл үндэсний бүхээс гадна бас их олон төрлийн Хэдийч дэлхийн аварга спортоор хичээлсээр хавьяастай хүн байж тээ. Бөмбөрцгийн юм хөө наач. Азаг яль дээр ярьжсэн чөлөөтхий Азар шалт тэмцээнд орох гээд бас нэлээ олон килограмм хасчихсан гээд тэр талаараа бүгдийг наадам чинь би чинь 115 6-аас асгацууд орсон шүү дээ. аа Тэгээ асгацууд төрүүлээд намар нь Азаа аврахт явах гээд. нэлээ Тэр чинь нэг наадмын бэлтгэл гараад ирсэн чинь 123 болсон үүд. Тэгээ 23 хилээ хасаад 3 хилтэй үлдээд 20 хил хасаад. аа Тэгээ 3 хилтэй урагшаа Тайланд руу гараал гэсэн. Тэгээ сүүлдээ чинь тэгж их хасгаар гардгүй юм лээ. Сүүлийн яг нэг 2 үлдээ тэгэл хэрэн чадаагүй шүү дээ. тэгэл тамирдаа Тамирдаа нөө ус мус чинь зүүдэнд орж ирээл тий 23. сүүлийн бүр ухаалаад ондгийн юм л тийм. аа Тэгэл ер нь за болио л ер нь чөлөөд явахгүй мэнэ тэгэл ер нь чөлөөтэй дахиж тэрнээс хойш барилтаг жудоор орсон доо. Нэг хэсэг чинь тэр нөгөө Sprite лиг оюутны лиг миг гэдэг бас нэг явуулдаг байлаа шүү. сагсаар уу Тий. оо зөө за чиний эрийн бит доош чи дээшээ спортын дээшээ Манай азаа авсан чи бас их сайхан дуулна тийм ээ. Ер нь яг жагааг ч бас
улсын харьцуулалт төрчөө заан төрчүүд цол урцал. Нэг бөхөргөд нэг азаа нэг дэл биш иддэг чи. Тэр тэр барилдаас ягаад орсод ирээд. Тэгээ битгаар чинь Дээл бишээ дээр чинь тухай зүгээр л яг л болсон энерги зэрэл хүн яг намар байсан баха тийм үү? тий намар 16 оны намар 9 сард Харцаг байх таа. тий харцаг болсон байсан. Тэгээ бид хоёр барилдаад барьц сонгоод тэгээ азаагийн талаар буусан. Тэгээ азаа барьц сонгохоор нь би нөгөө тавиулах гад өлмий дээр нь нилээд гიშгчихгүй юу? Догтгож гიშгэж байгаа юм уу? Азаагийн хөлийг өвдөх гэж гიშгэж байгаа юм тийм. Өвдөх гэж юу байх вэ? Зүгээр нөгөө барьцаа тавиулах гал хөл ороолцож явж байгаа л гიშгэхээр л ийшээ тэнцвэр алдаад гიშгэхээр л одоо барилдааны явцдал хөлн дээр нь гიშгчээд байхгүй юу? Ингээд гоё биш яхаа. Албаар юм уу? Албанаас өвдөх гэж дэмжижсэн ч мэдээж юм байна. тэгээ тэрнээс ч төд хөдөлгөөн дахиад таарсан шүү дээр тий нэг 98 онд таарсан за би ч өстө одоо нэг халуулах хата гэсэн чинь харин зөөл унсаа би Баярлаа ага гэж. За манай тугцоож арслан барилдаас гадна өөр одоо бас ямар спорт сонирхдаггүй хобби ер нь юу? Хөлбөлч юм шүү дээ өөрөө чинь. А? Писи чинь бас спорт доор шүү дээ. Бокер мокер юм байхгүй. Покер талтай гэж. Онлайн покер талтай гэдэг. Ингээд Онлайн байна башээ. За ер нь тэгээд одоо энэ үндэсний бүхийхон бас яг үлгэр дуурайл ямар хүмүүсээс авч одоо барилдж байна. Ямар хүмүүнээс одоо үлгэр дуурайл авч Монгол бөхөөрөө хичээлж байна. Манай нутагчууд хангаа авраг, пүү сайхан зам отөлзий заан гэдэг сайхан барилдж байгаа. Авраг заануудаас л үлгэр дуурайл авдаг да. Бас л сайхан бүхий үлгийн нутаг тийм ээ. Тий манай авчууд ер нь бүхий үлгийн нутаг гэдэг ер нь болчлаа шүү дээ. Монгол бүхэн чудаг гэл манай үзэгчид за бүхшүүд ярьдэн шүү дээ тий. Алтан гэрлийн тухайд Монгол хүн чудаг ер нь юу гэж ойлгодог? Үндэсний өв соёлоо тээж аваа. Бүгчүүдээс ер нь тэр чудгийг ер нь хүмүүс хардаг байх гэж боддог шүү дээ. Олонний хайр хүндэлийг даасан одоо би зүг авж байгаа тий. Тэгчл татдаг доо. Өнөөс барилдаж явж байгаа бүхчүүдээс хэнийг хамгийн чудагтай гэж нэрлэх үү? Хамгийн жудагтай бүх гэвэл Өөрийнхөө л бодлыг. мөнгө таваргыг гэрн жудагтай бүх байх гэж боддог шүү дээ. Сэтгэл зүгөө ерөөхдөө хэр бэлдэж байна? Төвлөр бол янз бүр чиж бяцлаж нэг ирэх мэрхүүртэй сууж байдаг тий. Тэгээд их жоохоо тэгээд дор үрнэ. Өөрийгөө бас бяцлахлаа. Төвлөрнө ер нь. Төвлөрөл ах шиг байдаг шүү дээ. Ингээл төвлөрөн шүү дээ. Төвлөрийн сэтгэл догдол хэр байх вэ ер нь? Наадмын өмнөх орой морой бас жоохон сэргэж өргөн. Тэр нь тийм юм байхгүй шүү дээ. Унтдаггүй юу гэж. Тэгсгээл тэгэл тэгж их нойронд их сайн тэгэл унтаад өгнө. Болдгоороо Болдгороо болно үстэй тэгэл өөрөөхөө чадах хэмжээнд л тэгэл барилдан тэгэл одоо гэж бодлоо ер нь. Тэгээд ер нь бодчоо тэгээд ирэхлээр бодчоод ер нь тэгэл амард юм тий. манай бүхчүүдийн хувьд бол одоо тамирчин хүний амжилт гарах амжилтын ард одоо нэр нь гардаг ч гэсэндээ одоо байнгын хамт байж явдаг хүмүүс бол одоо тамирчин бидний бүхчүүд бидний ер нь гэлтгүй бүх тамирчдын хар гэлт одоо гэр бүлийн хүмүүс байдгаа. Тэгээд ер нь энэ манай цогт гэрэл начин гэр бүлийнхаа хүнийг бас танилцуулаач. За манай цогогийн маань эхнэр бол одоо бас спортын хүн. Тэр дундаа Монгол улсын одоо нэрийг бас төвдөлхий танилцуулаач гэсэн. Өөрөө танилцуулаад Манай соёо сайн байна уу гараад ирээ. Танилцуулаач гэсэн. яах вэ? Зааж. Ой татах яа. Өөр асуулт ингээд аригч. Асуултад төгсөж чадахгүй л ерөөсөө. Бараг гişүн болох болцсон юм шүү. Бараг гişүн болох болцсон юм шүү. Нэг л асуучвал Үс зогсохгүй шүү. Дуусгаж шүү. За. Өө нөхөдгөө анх нөө танилцаж одоо яриа өөрөө өрнүүлэгч бас давуу тал дээр Тийм нэг даал хэлсэн суултыг бас байнга цагийг өнгөрөөдөг тийм. адилхан тамирчин хүмүүс болохоор тэгэл ерөнхийдөө яг хийж байгаа бүх юмнууд нэг мөнгөлөөж бос бэлгэлтэй өнөдрөө тоолоод нь
сум тавилтгэлтэй явна гэл ер нь бүхэл юм маань нэг үдэг. Тэгэл сүүлдээ их нормаа гайг барилдаал би нэг жоохон арай албан ашиг маяг тавиаж байгаа. Тэгээд Чи шиг хамаг амжилтад гарсан тий. тэгээд би бинийхээ жаргал зовлонг ойлгодог болохоор тэгээд бүх юм нь ерөөхдөө цуг гэдэг болохоор амар байдаг хэвчээ. Одоо тэгээд чөлөө цагинж цуг, бэлтгэлийг цагинж цуг тийм болохоор ер нь тэгээд сүүл рүүгээ би жоохон үндэс рүү гарч ирээд их нормаа жоохон барилдах байлаа. Тэгээд ээлжлээс ингээд одоо явж байгаа. Мих тавтаал хэлсэн. Тэгээд сая. Анх ихнэртэйгээр нь яаж танилцчих вэ? Ихнэртэйгээ анх бид хоёр энэ Facebook-тэй танилцсан. Facebook нэг воёнтой байгаад. Ер нь гэхдээ нэг альтаас мэддэг байсан маа. Тэгээд Facebook анх чат өчөөд би манай ихнэр чинь Тайван сурдаг байсан. Хатууд нэг ирээл амлалтаараа ирсэн байсан нэг манай хот дэвжээний нэг ногоон заал нэг горилдын болсон. Тэн дээр анх би биендээ хараад тэгээд тэрнээс хойш ер нь Бундан болсон да. Тэн дээр барьж яваад тэгээ салаагүй гэж. тэн дээр тэгээд уулзааг юм аа. Тэн дээр анх Төөхөн ичимхий манай байж тээ. үгүй тэр чинь юу ачиг. Тэгээд хүний зайдаас суучаал нэг л дөгөө бичээд байсан. Тийм болсыг. Тэгээд ногоон заалан дээр тэгчээл би бинээ бас хараа тэгээд тэр чтэй. Тэсээ зааруулаач. Бундан болсон доо гэдээ Тий за дуусчихгүй. тий. Гэр бүлтэй ер нь хэр цаг гаргаж яана зарсан юм тухайд. Ер нь яг ийм ер нь бэлтгэлийн үед дээр цаг гарах асар хэцүү шүү дээ. Та бүгд л мэдээ огдл адилхан байгаа байлгүй дээ. Анх ч нэг анх үерхэд эхэлжсэн одоо эхлээ сургуульд хийгээд явдаг ингээд нөгөө амарч уулзах хугацаа нь одоо энгийн хүмүүсийг бол хамаагүй бага байдаг тий. Тэгээд тухайн үед яг анх танилцж байгаад тиймэрхүү гомдол санал ер нь их ирж ирсэн юм. Анх та шин дээр гоё. Тэгэл Одоо моогоо. Яса. одоо муугаа гэдэг үү. Шин дээр гоё. Энэ манай энэ гурав жоохон уурдан гоё шүү. Жаагаар цааш харахгүй ямар сонир хүн бэ ерөөсөө. Өөрөөр яриад цааш яваад байгаа юм гэдэг. Энэ гурав жоохон уурдан гоё байгаа шүү. Уруудаад Одоо бид гурав зүгээр товчхон зүгээр. Тэгээ те. За тэгээ мөнхөр найзтайгаас үерхэж нөхөрлөөд олон сайхан жилийг хамтаа өрнүүлсэн байна. Тэгээд найзынхаа эхнэрийн талаар анх танилцчихсан талаар дурсаад яриул. анх нөгөө би бинэ таньдаг байсан. 10 жил тохход уу? Үгүй нэг аймгийн болохоор Аймаг болоод бүгдийг таних нэг нэг. Гэж жоо танилцсан. тэгэл танилцаад Ока аваад тогооны хийсэн гэдэг шиг л. танилцаад одоо тэгээ гэр бүл болоод хоёр сайхан хүүхдээ наав ээж болоод тэгээ амьдарч байна да. Манай энэ ч анх уулзах гэхээр өөрөө бас миний бас гайгүй сундрыг бас шилж өмсөд гарна шүү дээ. Нилээд тоглож өглөөд гоё. Яг одоогийн байх шиг одоо наасан жоо. Чөлөөтэй шигшгийг тавьж шиг л явдаг гэсэн. Шигшэг авдаг. Эдний том хүүхд шиг амьдарч байна шүү дээ. Машины тончоо. Гайгуухан шинэ хувц өмссөн байх юм бол тайлж өмсч байгаа. Тайлж тавьсан байхад өмсч чинь тэгээд нөгөөд чинь хувц тайл гэж тэр чигтээ яваад. Тэгсэн. Тэгээд нэг хэсэг нөө шгшээгээс нөө хувц тавиад өгнө. Манай энэ чинь нөө Монголиа виристик гэсэн зүгээр шгшээг тавьж явж байгаа шүү дээ. Тэр нөө барилдахтаа ерөөс нэрвдэггүй гэсэн. Анх охинтой болоод тэр нэгсэн нэлээд тоглож байсан мэт. Тэгэлгүй байх. Тэгээд ичээл юм догорч чадахгүй тэгээд суугаал. Хоолнд ороод тэгэл юм ярьж суугаал. Тэгэл анх нүур хагарч илээ. Тэгэхээр хоёр дахь уулзалтаас нь гоё болоод явцсан. Өдөрлөг гахтаа. Тэгэл нүур хагарчвал тэгэл гайхав штэ. Одоо ч гэсэн нэвтрүүлгийн бас нүур хагарах гээд шүү. Хагарахаар үзээлээ гэж. Болохгүй л шүү. Алтан цааш арслан гэдэг хаад анх их нэртэйгээ яаж танилцчихв? За манай эхнэрс чинь манай нэг сум битэр өмдлөрсөн байх. Тэгээд зуны амралтаараа саксны шийдэн дээр цуг сакс бөмбөг тоглож байгаа танилцаад. Тэгэл ер нь 18-9-өөсөө цуггүй ирэхэл өдийг хүртэл хоёр сайхан хүүтэй. Тухайд аав ээж 18-9-тэй залуу бүхий спортоор барилднагээ том зорилго өртөлдсөн. Явж исэн тэгээд их нэртэй боллоо гэдэг. Гэр бүлийнхэн ээж аав хоёр ирэхэд яаж хүлээж авч вэ? Нөө манай аав ээж ирж айгу дуртай хүлээж авч байгаа юм чи. Тэгэлгүй байх. Тэгээд угаасаа эрт эхнэр авсан ч баг энэ бүх юм амжилтанд бас эргээр нөлөөлсөн баг. Гадуур орж гарах шоу зингээ тийм юмнаас л ер нь бол
18 хүртэл хэсэг явсан байгаа. Явж амжаагүй шүү дээ ч тэгэл. Ерөөсө саксны шийдэн дээрээс л амьдралаа олцсон юм биш үү? Сакстай ер нь миний амьдрал салшгүй. Тэгээ алтгэрлийн том давуу талтай тий. Их тунгалгийн төрсөн хоёр ах нь бүх болохоор Агийг за энэ бэлтгэл сургалт хийх ёстой. Тэгээ нэг жоо гомдлох юм нэг гарч ирээгүй биш үү гоё давуу талтай юм шүү тий. Тий гайгүй. Тэр үуч нөгөө шигшээ хот анх орж исэн тэгэл бэлтгэл хангачаар явна. Энэ хөдөө бэлтгэл 7 хоногор явчихна гэх тэг уулзах. Цаг баг тэгэл. Манай алтан гэрэл арсан чи өөрөө бас гэртээ байхаар хоол сайн хийн. Хүүхд сайн харна. Гэж байгаа. Ер нь бас их хэр орны ажилд их сайн гэж байгаа шүү. Тийм. Чи бас сүүлийн үед бас жоохон хоол унд хийгээд Нэлээ үзэж гин ер нь. Салбарт л. Цэцээ шиг болчих гээд нөгөө. Нэрэж чад тогооч болсон гэсэн бүх байж чад одоо тогооч болоо. одоо нөө сүүлийн үед ч celebration гэдээ одоо яриад байгаа. Нөө сэтгэл хөдлөл тий. Энэ дээр манайх ямар хөө байр суурьтай байдаг. Миний хувьд бол тийм сэтгэл хөдлөл багтай. Тийм тэгээд яг мэдээж одоо тэгэл баярлал яаж байгаа хүмүүс нь зөв шүү дээ тий. Сэтгэл хөдлөлөө илэрхийлээл тэрнгээрээ өөрийгөө хурцлаад бас зоригжуулаад явдаг. Ер нь бол тэгтээ зөв л гэж боддог тэрийг тий. Чи нөгөө төмөг хашчаад амар Тэр чи жоохон байсан. Жоохон байсан гэдэг. Тэр чинь тэгээд дарсан ч өөрөө ирэхгүй л гардаг. Цаанаас ер нь бол тий. Тэгэл одоо баг тэр чинь баг залуучд баг бэлдэж байгаа хөө тий. Ингэж давчаалаа баг ингэн гээл тий. Одоо чөлөөчөдөө бол яг тийм шүү дээ. Тий, ер нь бол бэлддэг тий. Одоо би ингэж чи бас сая усаар дорхон нэг Снайдер садуулаа өрөм бичлэг үзээд дигэр гэдсэн. Танаа гэрт нэлээ үтсэн шүү дээ ер нь тий. Тэгж яа даач нөр ихтийгээ торгил гитлээг болохоор. Ер нь Нэг ялсан төргөө гитэлсэн бол ер нь бүх үйлчлэгөө давтагдсан байсан шүү. Эхний дөр чанга таарснах. Чанга таарсан. Ер нь улсын цолны босго алхахаар одоо ямар сэтгэл хөдлөл үзүүлэе гэж бодож байна. Биш тэгэл нэг дараахан л нэг чидсэн шүү дээ. Намайг 5-7 дараа хараарай гэдэг. Яах нь хараарай гэдэг. Адцаа ярсан гэдэг хаад. Би чинь тэр би бас тэр Хинтээ аймаг төрүүлэхдээ бас гозоолгоцсон гүзэн нэг тийм зураг байл гэж тэгэхээр яавч болохгүй байгаа байхгүй тэр чинь үнэхээр Тэр чинь ганц тэр өдрийн наадам биш тэр зөндөө олон урссан хөлс хүч бэртэл гимтэлтэй сэтгэл гутрал. гэхдээ аль болох дарахыг л бас аваргынхаа сургаалыг дагаад дарахыг л хичээж байгаа. Мөнхөр ярцсан тухайд. Одоо тэгээд их спортын хүн бас би өөрөө сэтгэл бас хөөрл багтаа. Тэгээд Багтай. Багтай Тэр нэг таавчлаа байна да гэж. содон дээр шавслаг давчлаг гэж шогшоод байгаа шээ багтаа гэж бодож ирсэн тэгсэн. Бодчихсон гэдэг одоо. Ерөөсөө урд нь тэгж янз бүрээс див яаж байгааг тэгсэн аймгийн арслан орсмолох тэрөөсөө тэгж яаж байгааг тэгээд тэр садном дурж арслан хайчаад тэг өөрийн мэдлгүй тэгээ гүвцсэн байсан шүү дээ. Хөл рүү орчихсон юм билээ гэж. Тэгээд ерөөсөө тэр нэг хэсхэн зур ерөөсөө ой санамж алдчихсан шиг байлаа шүү дээ. Хан тэгсэн. Тэгээд манай хүн чинь содон дээр шашлантайгээд ярихад дурсаад ярихад жага хамгийн зөв юм зааж. Чи одоо гарангуудаа ахын доо махын доо гэхээр нь шууд бити юм яар. Очоо шууд мөрг хуруугаараа дар. Яаж нөхөр яадыг гэдэг хэрэг гэсэн чинь. Манай яг тэр сколоор явсараад давч ороод ирдэ. Тэргээр чинь 6-гийн 5-5 дуусаа бөө уйлаа майлаа тий. 5-5 эхлэхээс өмнө уйлаад дуусцаа нь уйлаад яриад байдаг. Тэр үе чи юу би ч ерөөс унтсан байсан. Тэгээд эднэр ирээд юм яриад тэгээ сүулдэ чинь Барилдаг байж унтсан. барилдаг байж унтсан байж байгаа шүү дээ. Тэгээ эднэр ирээд тайвшруулсаа сүлдөөөр тайвшраад готлмотлоо 5-5-ны цол дуудаад байдаг. Би тэнд хувцас тайлцсан гэрийн цаас бити гар гэ цол дуудаад бүр дуусчих. Тэгсэн хамгийн сүлд нь юу гэсч хастас гараад тест бүх юма дуустлал барилдээ. Тэгээд унсан ч одоо сайн хүнд унж байгаа юм чи ямар хамаатай хэрэгс 5 метр. Онол гэдэг. Алтан цаж арслангийн тухайд сэтгэл хөдлөл. Одоо бас бэлдсэн юм байгаа үсттэй. Бэлдсэн юм байгаа юм шиг үлээ. Сая баазар хийчих гүйж байгааг харахад юу ч гарч магадгүй юм шиг үлээ. Мөнгө баяр шиг жоохон ингээд цогоод ирсэн. Хөлрөөгөө ороод ингээд. Манай эдлийг нэг жоохон хөлрөг ордог юм. Эднийхээ ийшээ гарлууга азаач хийлээ. Цогоо чи бас энэ штэ. Гүш нэмээр л ингэж л байсан. Аагийн шинэ юу гарсан шүү дээ. Сая нөгөө чөлөөтийн улсын авар гарлаа чи шинэ сэтгэл хөдлөлийн юу ярьсан. Тэрийгэ тэрэнд болгох гэж гэсэн шүү дээ. Энэ их бэлдэж байгаа шүү дээ. Усаараар бэлдсэн болж илээ. Ер нь тэр эмоцийг бол яг өөрийгөө хурцлах, өөрийгөө илэрхийлэх тий. Тэр талаас нь харж үзвэл бас их зөв гэж боддог тий.
Ер нь та өөрийнх нь тэр юуг асуугаа яриач ер нь тэр нэг яаж энэ штэ. одоо энэ 5-5-анд Батүлзийг давчаад явж явах тэр үеийн сэтгэл хөдлөл одоо ер нь ямар хуу байв? Тэгэл тухайн үед бол тэгэл ер нь өөрийн мэдлэгүүл одоо бүгд л гаргаж байгаа шүү дээ тий. Тэгээ тухайн үед бол би бол тэгж бэлдэж мэлдсэн юм байгаагүй. Тэгээ сүүлдээ бас жоохон харахаар жоохон санаа зовоод заримдаа харахаар гоё юм шиг санагдаад. Тэр бол одоо Арслангийн архилт тест. Арслангийн Мэдгүй юу ч байсан тэр одоо нэг юм яхад байсан юм. туг бол их хурдан тойрсон биз ер нь. Туг бол тийшээ зүрээс улаан галзуу шүү дээ тий. Тэгээ нэг мэдхэд Бүгд өөрсдөө санд юм болох юм. бичлэгэн дээрээс л ер нь тэгэл харж байгаа ч тийм. Яг тойрч байгаа мөчөд байхгүй Тэ шүү дээ. барилддаг байсан болохоор тэг сэтгэлөдлөө айгуу дардаг байсан аа. Өмнө жил нь болохоор би содном дээр жарсланд унчаад намайг содном арслан гэдэг байхгүй юу? Намайг давхрагчлаад унууг та бос гүүж ирчих واخта миний урд ирээд гэл ингээл хоёр гараа хийдэг. Тэгэл би яг нэг унтсан хүн чинь ингээл дотор ингээл бүх юм буцалж байгаа юм шиг ингээл Би дараа болох юм бол гээл тий. ингээл тэгж авчихсан. Тэгэл дараа жил нь яг тунаад гарахтаа хаяа үлгээд бас нэг юм дотор хальт зөөр нэг зурус юм орж ирж ийсэн. Тэгээ юу н тэр нөгөө юм бодож байгаа тэр мэрчүүл байхгүй зүгээр давсандаа баярлаа зүгээр тийшээ гүүгээ нөгөө эмоц гарах тийм үл өрөөсөө санаад авах нэг өөр юм бодцсон юм чидэг. Тэг яаж яах нь өчлөө унгаас унсан унааг нь мэддэггүй Дахиад үзчихээд гэсэн бодсон. хамгийн гол юм ч өрөөсөө дахиад үзчихээ тэгээд багш дээл барьсан байдаг. Тэгээ багш дээл барьсан сүүлд ирснэ. Чи яагаад гүйцэхгүй байгаа наа ч унаагүй л яах ингээл тэгжсэн. Тэгээ би сүүл дараа нь бодож байгаа. Чгүй нэрээ хүрээгүй байх юм бол тэгэл айгуул дахиж тэгэж тийм унах. Тэгэл хаяхгүй л тэгэл дуусчих хасар байхгүй. Тэгээ тэр өшөглөнөөс босч ирэх хүн байхгүй хаа тий. Босч ирсэн түүх байгаа юу? Ваа бай яах вэ? Олон том хүмүүс өчлөө унгаас босоод ирсэн шүү дээ. Аваа авчирчсэн доор даваанд ч бас унж исэн тэгээд Би хаач гоё байсан тий. тий. Тэгээд хэрвээ бас өрүүлсэн бол бас их одоо яг чиний хэлээд байгаа тэр жинхэнэ нөгөө яг бугалцсан байсан буурсан байсан юм бол одоо тэнд юу гарах байсан ер нь хэлж мэдэхгүй шүү дээ. Сэтгэл хөдлөлгөөд ярихад нэг гоё хөгжилтэй түүх ярихад манай Өрөнгай аймгийн бүрд сум яриад улсын начин ганх бах. Тэгээ тэр чинь нэг жил цаатан зааланд баг бүх барилдсан бүх барилдаанд шүгий 16, шүгий 8-аас дээшээ барилдаад их сайн байсан. Тэгсэн 5-5-нд аз жаргал арслан ганх бахыг аваад барилдсан гинэ. Тэгэл барилдаад азар арслан барьж сонгоод яг алдах гал ирсэн гэсэн. Ганх бах бүх юм хийлгээд ерөөс унахаа байгаад. За ганх чи унахгүй юм. Одоо чи ганц хал тавиулаад сонгоолч гусах юм байна. За гусчаа чи харин яаж гүөх вэ? Хоёр гараа хатгаж ингэж гүөх үү? Нэг хуруугаа голцоолох уу гэсэн чинь хойгоор орж ир мордсон гэдэг. Тэгж бодож болдгоо юм байлээ гэсэн шүү дээ. Тэгэхээр нөө төрүүлж сэтгэхээр те урдх юм даваагүй санаа зөрнө гэдэг чинь тэнд байгаа байхгүй тий. Тий одоо тэгээ дараа жилийн хүчтэй нэвтрүүлэг одоо хэрхэн 100 яаж сэтгэл хөдлөл гаргасныг л одоо ярина шүү дээ тий. Дараа жил гэснээс өмнөх жил чинь жагах чи юу жилээ? Өмнө жил манай тий паналист хийжсэн. Одоо өнөөдөр Энэ өндөрлөгөөс харахад ер нь яаж вэ? Одоо хөтлөгч хийцэн хойморцсон оцсон. Аман тушаал ер нь ахаад Өнгөрсөн жилийн хөтлөгч тэр Азаагийн тэр хавьд суугаад энэ жилийн хөтлөгч юусэн энэ Шаардлага өндөртэй хүн ороод иржээ. нодлон юугаа хийцэн юм чи энэ жил мест ахиулж орж ирж байгаа байхгүй. энэ жоо өдөртөг маягтай. Дараа жил найраа хийцэн тэр гайврны ард байж байгаа юм шиг дээ. Тэр найруулсан бид эдийг загнаа хийж мэдхэд юм биш үү? Одоо Агийн нөө жинзийн үегээд ярьсан. Одоо яг насаараа бол одоо Агийн тэр үе рүү орох гэдэг шиг байна. цоожиг яачаад байгаа юм бэ? Цоож яачаад байгаа. цоож өөрөө хэрүү дуу хийж чад яг тооллын цаг тооллын болохоор болохгүй болчиход байгаа. Яг Танаа үеийн- хаач яасан яг вэ? Найзууд танаа үеийн залуучууд Монгол хөлс сүүлийн үед их үзэж байна те. Энэ залуучууд ерөнхийдөө юунд дурлаж одоо орж ирээд байна. Илтэн одоо нөө Монгол өхөн дөрвөн маань өөрчлөгдөөдөөс гой гой барилдаанд гарч ийн. Тэрийг бас үзэгчд манай үеийн залуучууд бас их сонирхож үзэж байна. Дээрээс нь бас гой гой залууч идэж штэ Батмагнаа гэл Орхон баяр гэл Алтан цааж гэл. Энэ залуучдын шиг үзэгчээс манай оюухан ер нь үндснийхээ Тэгж байгаа нэг спортыг ариун илүү сонирхож байна гэж бодож байна. Битэрийг харгаж байгаа ууснаар зүхтдаг эмгтэй хүмүүс үзээс зүхтдаг хүн байсан. Ингээд ийшээ бол ингээд сайжраа дорлж явсан үе. Гэхдээ хөөрхөл байгаас харалтаа. Нүд өмсөг болсон юу ярьж Чи байгаа. тэгээ манай өрөө орвол тэгээ зүхтагт нь орчих штеп. Тэгээ чи үздэгт нь орох гээд хоошоо. Яг ийшээ налаад байна. За Азийн арсан хөдөө орон нутагт барилдаанд уралдаан тэмцээн зөндөө олон явна. Үзэгч фэнүүд хамтаа зураг авахуулъя. За гарын үсгээ өгөөч ч юм уу те. Тийм юмнууд их тохиолдог. Тэр болгонд ерөөдөө уулгаахан хүлээж авч аль болох зураг даруулж нөө үзэгчтэй яах хичээдэг үстэй. Гараа үсэх хүн ч удаа ашиг. Авдгүй. Тэгээ зураг даруулна цог. Тэгжэн тэгэл
төрүүлж үзүүлээл шүгрөөл янгооч нөгөө бүх хүмүүстэй хүмүүс ч нөгөө өөр шавдаг шүү дээ. Манай монголчууд ч нэгэл аль болох зогсож байгаа л ер нь хуулчаал авцаа солиндоо. Эмэгтэй хүмүүс их хвчлэн манай азат тах болтий. Ана сож дээр бол ярьсан шүү дээ. Даны подкастн дээр яриасан шүү дээ. Орхомоорыг яасан чинь нөгөө октод яагаад намайг яах болсон чи хэдэн согтоо ахнаар ирдэг яасан гэдэг. Юун дээр чинь тэр доорн тэр нэг цуг цамтаа зураг агуулсан хүн яасан юм яасан. Алтан цааш худлаа яриад байгаа бид ихтэй ирүүл байсан шүү дээ. Ихэнх нь ихтэй жоохон алан цайсан. Ганц нэг эрүүл ахнар байсан хаа. Тэр дэмжиж байгаа дэмжлэг одоо хэр дарамт өгч ийн эсрэгээр цаашаа сайн барилдах урам зориг өгч ийн үү? Тэ эсрэгээр итгэл найдвар урам зориг өгдөг шүү дээ. Дарамт гэхээс илүү. Одоо ч тийм ахтаа хамаатан садан дотроо бол ерөөсөө нэрг байхгүй шүү дээ. Цолоорол. Аяг нэг Батмагнат антур зураг авахсан гэдсэн. Хүн нөх. Тэр нь чааш юм яасан. Энгийн уцтай явж явах чинь. Тэр цаашаа би орхотод андарч аваасаа. Ер нь хамгийн одоо дурсамжтай санаанаас гардгуу барилдаан ямар барилдаан болж вэ? Цагаан сарын барилдаа юм уу тэр нөгөө цахиур агалах бүхэн шагнал авч ирсэн барилдаа. Тэгээ ер нь бол маргааш нь одоо цахиур агалах бүхэн шагнал авчаад шинэлгээ хийгээ явж байхад бол бас сэтгэл нэлээд өндөр. Айлд орох чинь тэгэл угаасаа зургатаар бүх гарч ийн. Тэгэл жоохон дээшээ суух маягтай л. Жоохон доогор унахаар ч нэг айл хэсгээс жоохон Дургу өрөө. Юу гэж асуугаад гэж бодоод байдаг шүү дээ. За төмөр цоож Арслангийн хувьд За сая өөрийн хугацааны хөлөдөө сая нэг аймаг зэрэг төрүүлсэн. Сатрагийн боовны бас нэг бэлгч том барилдаа аймаг зэргийн цалтаа. Тэнд төрүүлсэндээ бас их баярлж байгаа. Алтан зооч эзгүүд тааж. цаашныхаа боовыг тэр чинь бас шууд бэлгэнд авч байгаа учраас Бас нэг өмнө өдөр нас нэг аргааш нэг бас гайгуйцаад морцг бодоод байгаа шүү дээ. ер нь боорцог бодож ер нь очсон би. Ер нь бас бодоод байгаа шүү бүртгэл харчаал за маргааш нэг Бовтай айл. борцогтой бас ингээ гэртээр бол бас гоё шүү дээ тий. за манай Азаа Арслангийн хувьд санаанаас гарахгүй сэтгэл тоногшин үлдсэн тэр барилдаанаа дурсвал Чамаг шийдсэн байгаа шүү дээ. Тэр өрөлтөө зөнтэй гэж бодож шүү дээ. Аврагуудын нэг хүндэтгэлийн барилдаанаар шүүгэн дүр нэг үлдээд. Тэгэхэд сайхан байсан да. Тэгээд царин тогтхоо аваргын нэрэмчт шагналыг авч ирсэн. Нэрэмч шагналыг авсан амар их баярлж байсан. Гэхдээ хамгийн амар санаанаас гардаг барилдаа нүднөө. Хавар оюун болгохтой барилж байгаа нэг нэдрүүлээд ухаан алдаад. Нэдрэг бохоо зүгээр л жингэрээ унцсан. Яа ингээд яг инерцээр л дээрс унжиж байгаа юм л да. Тэр нь сансар. Тэр унах ч бас тухайн үед ч бас жоохон ухаан санаа жоохон балартаад яасан тий. Тэгсэн тий. Хэсэг юм аа бас санахгүй байсан шүү Тэр нэг олгон бодсон гэсэн чи. дээ. Тэрийг мэдэхгүй явж байсан гэсэн. Тэрс ч бодоос жоохон борон алцсан. Тэгж унаад тэгвэл олгоо гаргалцсан юм шиг. Олгоогоо хагтал чанга болсон. Одоо урдлах санаас гарахгүй юм. Тэр нь хизээш гарахааргүй. Цагаан сарын барилд 2014 оны цагаан сарын барилданд өсгөр заантай таараад тухайн үед нөө барьц сонгож байгаад намайг дээр гаргаж ирж байгаад чанга тавиад нэг амар унсан тэр санаас гардггүй. Яагаад ч гүстэй та тэгээд. Яагаад ч үстэй. Ясаатай. Нэг хүмүүсийн яс мууд хоёр тал дарагч байгаа. Тэ чи ухаалж чи яваад. Яагаад ч үгүй. Хамгийн их төсвөр төвчээр гаргаж давсан даваа. Хамгийн. За ер нь даваа болгоно. за манай бөхчүүдийн хувьд ер нь хамгийн дутуу үнэлэгдсэн бүх гэж ямар хүн байна гэж бодож байна. Өөрсдийнхөө бодлыг бас хуваалцаач. Гамбат Арслан гэж боддог. Одоо нутгийн ман лахнар байна да. Дорт самбуугаар өсгөр зан хоёрыг бол бас аль аль нэг төрүүлж хэмжээнд бас байсан баг гэж боддتي. Манай өсгөө ахчудаа бас нэг салхилах юм бол ер нь тэр өдөр бол ямар ч хүнийг хэдийн даваанд яаж ч бол яаж ажил мэдхээр ер нь тийм л хэмжээний барилддаг хүн шүү дээ тий. Тэр өсгөөгийн тэр сэтгэл зүүм үү? Тэр наадам дээр бие барихгүй тий. Гоё барилддаг тийм гоё авааштай чанар байдаг. Дуу отоор хайгл. Бөхөөргөндөө гэж сайн амжилттай олон төрүүлж бөхөөргөнд амар байсан гэж утсан чинь цолтой гэхэлэр бас жоохон төлөө өшөө илүү тийшээ том зоолох байсан бол гэж
гарчдаг. Бас дуу оттой чинь гэж боддог. Бас нөгөө аймгийн арслангууд бас тэгэл сэлсэл төрж чадахгүй тэгээд бас манай хавд одоо бадмаар арслан гээл одоо тэгтээ байгаа л да. Тэгтээ бас аль дээр л аваад авчих гэсэн. Бадмаа энэ нэвтрүүлгийн үзэж болчихгүй дээ өөш. Яг үзэгчсэн чинь. Ер нь аль дээр л авчих гэсэн тэгэл Энэ жил улсын наадам зорьсон байж хат чи болгоч юм шүү. Би ер нь энэ гардуудыг л гэж боддог шүү дээ. Батарших гард, гончих гардыг нэг улсад нэг төрүүлээд арсламжчаасаа гэж боддог. Дээрээс нутгийн ахас одгоо хос ясамл бас сахан цаа цолтой дээр болох боломжтой. Өөрөө ч тэгж хэлдэг байсан дөө. Энэ гурван бүхэл хэлж байна миний хувьд бол. Миний хувьд бол манай нутгийн аймаг арслын ингут гэдэг юм. Цагаан сараар 2 жил 5 дахь дараалан тунаад цагаан сар шүүгэрч ирсэн. Ер нь сайхан улсын цолтон болоод барилж байсан байх гэж би ер нь дотроо боддог шүү дээ. Цааны тухайд. Цаан ч одоо өнөөдөр л энэ нэвтрүүлэгчээс гоод болохоор тийм бас. Бас бүхний судалгаа шинжилгээ бас өндөр түвшинд хөгжсөн. Задгаа штэ. Сэрэг надад болгоо. Би бол одоо өөрийн багш бас өсгөрөөдөө багшаагаа бас ямар ч байсан нэг улсын цаан золны бас нэг энтэй бүх тэрнээс тийш амжилт үзүүлэх байсан юм болов уу гэж бодлоо. Харцгаа өөрөө юу надаас гэж. Асуух нүг үлээс байдгүй 5 секунд боллоо. Хайргуулаад ингэдэж. Болохоо дайгуулаа. Монгол улсын начин Жаргал сайхны Чулуунбатхайгаа бас нэг за дор хаяж нэг Монгол улсын харцаг болоо зогсож явах хэмжээний бүх гэж. ястаа нэг нүд хөмсөг би нэг Монгол бүхийн нөгөө шинж Монгол бүхийн нөгөө Чамруу харж байгаа өмсгээд хинэ Яг шинжгүй намайг шинжгүй гэдэг шиг. одоо манай цоож арслан бол одоо ер нь Монгол бүхийн шинжээс ер нь хичнээн дагуулж байна ер нь. Хэдэн шинжүүд юм. Монгол бүхийн одоо 33 шинжил байдаг гэж байгаа юм да. Монгол сайн эрийн шинжийг бол агуулж байгаа шүү. Гид цөдгөр бокс аацгаа. бүкс нь урталтай. За сайхан морь жил гарч ийн. За хүн болгон дотроо тээсэн зорилго үрдэлсэн хичээл байгаа. Тэгээд нодлон бол Батманы арслан хүчний нэвтрүүлгээр орж явахдаа улсын баяр наадандаа төрүүлнэ гэд ярьсан. Тэгэл тэр жишгийнхаа дагуу ярьсандаа төрүүлээд явсан. Одоо бас энэ үзэгчний нээлттэй үйл бас их сонирхолтой байх юм байлээ. За миний хувьд бол одоо энэ жил энэ өнгөрөх наадмаар сансандаа хүртэл сайхан барилж чадаагүй. Тэгээд өнгөрсөн жилийн наадам бол их сайхан наадам болсон. Надтай ойролцоо 2 залуу үзүр түрүүнд гарч ирсэн. Хоёулантай л би аваагүйд сайхан барилддаг. Тэгээд тэрнээс би их сайхан урам авсан. Энэ хоёр маань ингээд үзүр түрүүнд гарч болоод багт. Энэ жилийн наадмаар би ч гэсэн өөрөө үзүр түрүүнд гарч зогсно гэсэн зорилго тавьсан байгаа хүрт. Натаа ойролцоо гэж ингэж хүн залуу сэтгэдэг байгаас. Нэгнээс нь 7 8 баг, нэгнээс нь 4 тав. Хүн ингэж дээш явж байгаа байхгүй юу? Өөрийгөө харьцуулаад байж болохгүй шүү дээ. Төвөр сууж арслан гэдэг тухайд. Монгол улсын ямар зүйл Өөрийгөө бодож байгааг л заавал тэгэл заан гэж байгаа. Хожиж ороод шүү аа. Сэтгэлд юу багт нь тэр л юунд баг заяанд багтаа шүү дээ. Монгол улсын заан болъё гэсэн зорилготой барилдана гэж бодож байгаа. За шүүгийн дөрөв хоёр нь эндээс тадарч. Үлцэн хоёр яхаа дөрөв үлцэн юм яхаа өөрсдөө Ямар хэцүү юм бэ гэдэг. За миний хувьд улсын баяр наадамд сүүл цагаан тохой 4 бол тойрж үзсэн. Одоо тэгээд 5-ын даванд гараад давуулахын төлөө 5 6 7 тийж давахын төлөө хичээж бэлтгэлээ хийж байна да. Би өөрөөр нэг сайхан Монгол улсын зам болоод тэгээ нутгийн ард түмнээ баярлуулна гэсэн тийм бодолтой байгаа. За зааны маань тухайд энэ жил одоо яг ингэ дайна. Яагаад Юу хэрсэн нэг гэл. Чичээсээ асуучгээ. үгүй юу ч надад байж тэгээд. Эхлээд өөрөөс нь асууж байгаа юм шиг. За яах вэ? Оо гом. За манай мөнгө хоёр арцгийн хувьд одоо Нилээн занаагүй асуудаг байна. Дооргүй байж мөнгө хоёр арцгийн хувьд Энд одоо асуулт тавиад бас улсын их баяр наадмын төрөө бүхтэй бас бэлтгэл сургуульд их сайн байсан. Тэгээ гарцаа байхгүй өстө нөгөө төрөө бүхтэл таарж
унсан болохоос биш тий унсан болохоос биш бас. Тэгээд Батмагна битэрийн давсан л төрүүлэх байсан. Ер нь бараг үнэ шүү. Тэгээд алтан цом дээр тэгж л яриад байл. Тэр хоёр байга юм яриад тийм л юм ярьж. Тэгнэ. За энэ талаараа нэг яриа шүү. За тэгээд бэлтгэл сургалтаа сайн хийж байгаа. Тэгээд алтан цомдоо ч гэсэн багыгаа доош татчихгүй юмсан гэсэн чинь дор үрнэ хийж байгаа бэлтгэл сургалтаа хийж байгаа. За зааны тухай цаан чи одоо энэ жил намраас хойш бас нэг өөр зорилго үргэлжлүүлсэн нодлон ууршлагын бэлтгэл сургалтын иржэмийг харахад бол бас өөрөө том зорилго тавьдсан зүтгэж явах шиг байна. Энэ жилийн тухайд цааны маань тухайд хийх гэж байна. Яах гэж байна? Ямар контент ямар зорилго үргэлжлүүлээд байна? ямар өдрөөлөг өшиж болох гэж байна гэх. Шинэ ямар Хамтарч ажиллах. За миний хувьд бол энэ жилийн хувьд бол бас миний хувьд бэлтгэл сургалтаа намар ишт эхэлсэн. Заалны барилдаанд айлуулах тогтмол барилдахыг хичээж байгаа. Улсын их баяр наадамдаа сайхан шөвгөрч, залаан дээр бас нэг сайхан шүүг чимэг нэмий сайхан барилдъя гэж бодож байгаа шүү дээ. За харцаг ямар одоо би цэник минь рүү хараасаа нэг шүүрээд авч яа тэр оронд асуугаад галж байгаа одоо гал морин жилдээ ер нь ямар амжилт үзүүлж яаж барилдъя гэж бодож байна. Таны зорилго юу байна одоо? Хөө тэгээд одоо 37-ны жил орж байна. Тэгээд одоо сайхан моржил гарч байна. Тэгээд түүний хувь тавилан байвал болох байлгүй. Тэгээд ямар ч байсан эргээд харамсах юмгүй сайхан барилдаал дуусах юмсэл гэж юу боддог. Харамсахгүй барилдана гэдэг амлдаг юм. Тэгээ ер нь тэгээд болох байлгүй дээ л гэсэн. Яг тоочны юм хэлсэнгүй те. Тойруулаад явчихлаа. Хоёр хөтлөгчийн яриад шал өөр шүү тий. Муучаад байгаа нь шүү дээ. Хөдөлгөөний Баатар дэлхийн хошоо авраг олимпийн мөнгөнд ойд багш. Ойд багш анд яваад тэгээд цаашны үеэр тэгээд шавнар нэрээс олгосон гинэ. Тэгэл багш ороод ирээд сууж ирсэн. Багш сайн хийгээд нэг үнэг халаад гэлдэг гэсэн. Тэгэл нөгөө ихнэр юм хум цайц аягалж өгөөл ингээл багш яриг сонсоод сууж байхгүй. Багш нэг үнэг халаад сүүлнэ гэж ийм гэлдэг гэсэн. Хажуутаас ихч ойдоо гэсэн ийм гэлдэг гэсэн. Ойдоо гэсэн ийм гэсэн. Ойдоо гэсэн тий яасан сүүлгүй үнэг байсан. Манай нөгөө улсын нач нөгөө Бадрахын ганц зэрэг ах нөгөө нэг 11 онд гэлээ 12 онд гэлээ нөгөө Прус 20 аваад тэгээ унаа явж исэн чинь нэг бэлтгэл тараад явж исэн чинь манай нэг оюуны гант толго гээд хурц арсланах хамт суугаа явъя гээл хамт машинд дайгдал суугаа явсан юм байна л да. Тэгээд орж ирээл энэ тэнд нэгэл юмнуудын дарж үзээл гэсэн. Тэгээд шинэ машин авсан гээл тэгэл ингээд энэ тэнд Бүрс очиг анх орж ирсэн. тэгээд ингэжсэн нөгөө арааны юу ирчих вэ штэ. Ирчих хин ингээд ой би гэж би авлаа шүү. Тийм араат машин уу анх авсан. Тэгсэн салдууд мултатай байсан уу юу? Тэрнээс би гэж би авлаа шүү гэж татсан гэсэн. Яаж салж унчаагүй. Чи нь л өстой инээхэр юм байна. Сайн нөгөө бид чинь манай MC Energy багийнхаа ийшээ Primate-ийн үйлдвэрлэлөө очиод юу яахгүй юу? Орой бид л зураг авалт хийгээд нэг энэ Primate үйлдвэрээ ингээд ийм ах байд юм байна. Одоо дэлхийн стандарт нийцсэн Монгол өхрийн махаа ингээд сонгоо авч хэрэглээрээ мэглэрээ гэсэн нэг өгүүлбэр хэлэхгүй юу? Тэгээ манай мөнхөр чинь бас жоохон хэлми гадаад үг хэлдэг жоохон тийм байсан гэсэн чинь мөнхөр хэлэх болсон чинь дэлхийн стандарт нийцсэн Монгол өхрийн мах пирамид гэдэг. Тэгээ саада боли. Тэгээ боли нөгөө үйлдвэр гэдэг. Монгол метагро гэсэн чинь метагро. Хажууд нь улаан ажиллаа даа юм байна. Төмрөө бас тэгсэн ш. Төмрөө бас гэдэг. Чи нэг дах юм байна. Ажиллах шүү гэж. Манай нэг нутгийн ахгүй. Нөгөө бензин бодог. Эргээ эзэ. Хоттой ингээл найз нь 16 давхарт гараад ирээ хоол идий гэж дуудсан юм байна л да. Гэтэл манай ороод лефтэнд орсон бол 1 6 гээл тарсан гэсэн. Тэгсэн чинь 6 давхарт ч зогссон гэсэн. Оо нэг нь дарагдаагүй мөн гэл нэг дээр нь чанган дараа дахиад 1 6 гээл тарсан чинь 1 давхарт ч зогссон гэсэн. Тэгээд яагаад явахгүй ингээд дээш харс дээр нь 16 гэсэн. Манай уу яг нөгөө итэмнээс мөнгө авдаг шиг. 1 6. Пинк одоо хийж байгаа шиг явцсан. Тэр шиг. За сар шинийхаа баяраар хамаатан садантаа өгөхөд хамгийн тохиромжтой бэлэг Monsus компани цэник
За, найздаа гардуулъя. Сайхан шинэлээрээ. Мон сүнс компанийн хавлыг цэнгийг гардуулъя. Гар гартна. Зочин очихгүй аги. Баярлаа. Энэ удаагийн хүчин нэвтрүүлгийн зочин хооморт морилон саадсан MCS Energy багийнхаа хамт олондоо маш их баярлаа. Туурах тусгаарт бүрэн Монгол улсын өнцөг булган бүрт суугаа азаа буурлууд, алдраа бяцхан өрсүүд, босоо зоёот Монголын ард түмэн та бүхэндээ 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж Монгол түмэн та бүхэн минь элгээрээ хамглан төрлөөрөө төвшин амглан сар шиндээ сайхан шинлээрээ.